Нэг хэсэг шавшиг юм амар болчихсон тийм болчихсон. Тэгээ хин зүүдэр бол яг хөө тэгээд шууд нэрийнх гараа авчих гэж заалаа. Зүгээр гараараа хийгүү нуруугаараа л гээд. За их хоёр. За их. Аавынхаа гаргасан жингийн зууны араас тэгээд аавынхаа хүрээгүй газар хурж өшөө том хийж бүтээгүй ажлыг гүйцэх тийм л зорилготой л явдаг байх гэж боддог хүн болгоныг л хамгийн гол нь зөв явах хэрэгтэй. Нэрийг бүтэн нэрээр дуудвал тэр сайхан нэрийг харлуулчихгүй байх л ёстой юм болов гэж бодож явдаг да. Манай аав чинь улсын тайлбарлагч, Төв аймгийн ахлах тайлбарлагч. Тэгээ байнга бүх үзэн. Тэгээ хоёр хүүтэй, хоёр үгээ хооронд нь байнга барилтуулна. Тэгээд ах дүүсийн хүүхдүүд надтай нэг ч аймгийн чинь Баттөмөргөө хүүхд байгаа. Дээшээ Сумын за Эрхэн баяр, Инх сайхангаа хоёр ах байгаа. Тэгээд дээшээ ахаад нэг хоёр Отгон баяр, Нэмх баяр гээд ах нар байгаа. Аавын төрсөн дүү аймгийн ч Отгон баяр гээд дандаа л барилтуулчдаг. Ер нь цагаан сараар барилтуулна. Орой унтахын өмнө төрсөн ахтай барилтуулаад давсны ийш тийш авч явна гэмөөхөө юм авч өгнө гээл тэгэл барилтуулна. 3 барилтлагын тэ нэг 3:30 болно ш. Тэгэл сүлдээ үүлээ майлан болоод загнуулаад би чих шартаа өгдөөсөн. Ахыгаа дийлэхгүй тэгэл үйлчдэг. Тэгэл дэгжлэх бүхний гараа эхэлчихсэн тоо. За тэгээ хөлөл авч барилтж өрхөмжлөө чи угаасаа золгуул дийлэхгүй гэж их зөвлөдөг байсан. Батмөх цаан тухайн үед яг зөвлөөд заан багш маань яг гаргахад тэгэд аав миний анхны бүхний багш аав л ер нь даваа болгон дээр ирж хилжсэн дөө. Тэгэхээр за минийхөө барилтын шүү гэд би ч бас нэг 6-гийн даваанд харцаг болчоод за болчлоо сайхан нэг хүн даваа гуугаад ханаас өгчий гэж бодоод аав хэлсэн чи аав уурлаад тийм байхгүй минийх зүгээр барилт. Тэгээ барилтаад аавгаа хүн ороод авчихсан тэр сайхан санагдчихсан. Тэр ер нь хамгийн сайхан ш. Манай авч их бүхэн тухай түүх дур юунууд их ярьж тайлбарладаг. Аймагуудын онцлог бүх тэр тэгэд авсан энэ ингэж ийсэн тэд донд ийм барилтаа хийжсэн гэд ямар сайндаа үзүр төрөнд ингээ бөхчүүдийн талаар яриад байдаг. Би нөө хөлөө авчих гээд байдаг аав хэлж байгаа. Эрхэм жаргал бол догтлол дарж барилдах хэрэгтэй дээ. Анх удаа аймгийн наадмын үзүр төрөнд гарсан бүх их догтлолтой байдаг гэд тэрийг сонсож байгаа. Тэгээ яг нөө хөлийг авах гэсэн давгсрын арслангийн талаар их гоё юм яриад болтгоо. Тэд донд тэгж гэсэн. Заа ээжээ сонсчоод авъя гэх. Тэгээд давгсрын арсланг тайлбарлаад дуусгаар гэс хөлийг аваад ашижсэн. Дөргөн очоод үнсүүлмэр санагдах юу. Эрхэм жаргал давлаа гэчээл микрофоноо шидчихээд над руу гүгээд одоо бичлэгийн үеийн гүгээд ирж ирсэн. Тэгээ би ч аавраа гүс аав зайлд үйл гарч байгаа. Тэгээд ирээд энэ микрофон яач байгаа ажиллахгүй байна гэдэг. Чийсаа шидчихээг үгцчихдэг ч өө тэгсэн үү. Энэ яриа ороо. Үрээс чин хурдан үргэндээ. Алдаан би хурдан очоод сүлмэр санагдах юу. Аавас л сурч ирсэн да. Аав нэг намайг хөөхдөд барилт хур гэдэг бүхий ном байдیں۔ Тэгээ тэрэн дээрээс нэг ном их сургал. Тэгээ би тэр ном дээрээс хараад хутгах мөхийг сурч ирсэн. Тэгээ аав худлаа онж гал хүүхд юмчтэй. Баа минь болж. Тэгээ аав тэр өхөөлт мөхийг зааж өгчсэн. Одоо нэг бусгаад хаврингуудаа бусгадаг хүүхд байхад их зааж өгчсэн. Тэрийн ерөөсөө сураагүй. Одооноос л хийж згээл давтаал байгаа. Босгоо юм мэдгүй байна. Монголд тэгсэн амин гэмиг огсон үндэсний шин давлага. Хүмүүс ер нь нэг аймгийн цол авчих байх л гэж бодож ирсэн юм шиг байна. Тэгээ манай намайг аймгийн арслан болох гээд гол үүрэг яасан маань Батмөх заа маань их тэмцсэн. Яг тухайн үед Төв аймгийн сумын заануудад гайгүй барилдажсэн. Тэгээд намайг тэгсэн наадмын бэлтгэлтэр за эрхэм жаргалаа чи гайгүй барилдаж байгаа. Энэ жил нэг сайн барилдаад арслан болчоороо чамд ийм боломж гарахгүй шүү гэд. Тэгээ 5-ын даваа
начин болчоод 6 дээр тунна гэдгийг Батмгсаа мэдсэн байсан. За эргэн жирлж энэ туны шүү. Хаяа шүү. Чамд дахиж юм боломж хизээж харахгүй шүү. Одоо төрүүлэл аваарай гэл. Айгүй их зөвлөж Батмг багш маань бас яасан да. Нөлөөлсөн дөө. Зүг түрүүнд гараад ер нь нутаг өсөлт тийм лээ. Төв аймгийн алтан бол гэсэн. Тэгээ намайг дэмждэг хүмүүс гэр бүлийнхэн л удах тийм лээ. Найз. За эрхэм жаргалын хувьд 2010 оноос хойш үлгээд хамтаж ажиллаж байна. Анх л одоо 10 жилийн сурагч хаас нахуулаад чөлөөтхийн спортоор суурин тавиад тэгээд чөлөөтхөн хичээл 2010 оноос хойш ажиллаж байна да. 2015 онд яг арслан болчоод 20 битээр уулзаж сууж агаад за найз нь ингээд аймгийн арслан болчлоо. Тэгээд бос хүмүүсийг харж байхад хүмүүс аймгийн арслан болоод улсын цол аваад ер нь тийм баартай тийм муухай өнгөрөө болчдгоо. За тэгээ найзгаа хэрвээ тийм болоод найздаа ерөөсөө шууд сануулж байгаарай, хэлж байгаарай гэж ярьдаг байсан. Тэгээд өдөө болтлоо яг тийм зан чанар үнэхээр ажиллагдахгүй байгаа. Эрхмэтээр анх танилцахдаа би тоосон үйлдвэрт манайх чи хөдөөн шилж ирсэн би чинь тоосон үйлдвэрт манайх байдаг гэсэн эцэст нь бүр. Тэгээд би мобист орчоод би тэмрийн сургуульд орчоод яг 100 айлаа суугаад тоосон үйлдвэр эцэстээр ууж исэн чил нэг цүнх хүртэл запор залуу жижигхэн залуу урд талхал боомжигтэй чихэн уурцсан юм. Тэр нэг өндөр туранхай улаацтай хөхт нэг намхан хоёр хөхт нэг сургууль ээж хоёул ингээд атос ирэхийг хоёр талд нэг буудал төлөж чинь хол хоёр билег хараад атос ирэхгүй шүү тоосгонд ч одоо чинь тэгэл хоёр билегээр юу ч тоглохгүй. Тэгээ нэг нь атос хамгийн урд сууч, нэг нь хамгийн хойд сууч. Тэгэл буугаал ингээд алгаа сүулдэ тэр цаа ингэж ойрцоор байгаа. Тэгээд найзсан да. Манай чи сэтэ ингэж орж ичсэн. Сажо. Саж чи амар холоохын төс тий. Айлж саж штэ. Хоёр банд төсөн үү? Тий цөөхөн. Цөөхөн банд. Баахан л охтуудтай юм явдаг юм ширээсөө. Нэг л гоё яах. Тэгэл бараа игнад орж ирсэн тий. Өөхтэй тулгамдад орж гонаа. Тэр чи оюутан бахта хоолны мөг муутай оюутнууд байсан. Бэлтгэлийг хоол хөлсөн л тоо. Тэгэл нөгөө ангийнхаа хөөхт мөхтэй. Контр тоглосон. Манай чи контр цай. PC тоглосон. Тэгэл хоолнд тоглолцсон да. Тэгэл ер нь байнга л хоол иддэг гэсэн да. Тэгээ миний хөдөлгөөр бас нэг өгтэй бодлыг бол өтөр нэг 2 дугаар үеийн шатанд нэг 10 хоног хэрэн дадлага ордог байхгүй. Тэгээ хэрэн дадлахаар үнсэг бүхэн тэмцээн болно. Юмны тэмцээн. Тэгээ төрүүлсэнд нь хоньны толгой юу л явуулсан. Өвчөө. Тэр чинь өсөж байгаа оюут өгч байгаа юм шиг тийм байгаад өлж өгч байгаа юмнууд. Тэгээ барилтаад. Тэгээ би нэг тийчээ нэг шагаагаа ингэ бодох цаад байхгүй. Шагаагаа мулж байгаа юу гэвдээцээ. Тэгсэн чинь нэг нөгөө нэг өөр анги байхгүй. Тэр чинь өөр параллелээ идэлгаа. Тэгсэн чинь эсмэ анги байхгүй. Тэр чинь эдний анги нэг өндөр натаа шиглээ. Төвшин Батар гээд залаад байхгүй юу бас. Тэгээ тэр яг улаарцсан барилтаа тэгсэн чинь би доголцсон чинь Ирхмээ өвчтөе өдөр өшгөл. Тэгээ би чи Ирхмэдээ очиод Ирхмэдэд гэжээ. Да од болцсон сте. Өвчөө хоньны дэлгөө баах боорцог авцсан сте. Бараа ангийнх нь өргөө явж байгаа ч тийш. Тэгэд бол тийш болох гоё. Тэр бол их дурсамжтай. Тэгж лагч чам хийж үтсэн юм шүү тий. Тэгээ ер нь тэн дээрээс илүү дотн хэлцэж байгаа юм чинь. Бид нар чи яг уур амьсгал тэнд гарч байгаа. Тойрол галаад үлээл хоолундаа игээл ийм наримдал тэнцэн тэгэл отголцсон тэгэл бүгд тойрол сайн ардагсан Батур тогшихаа манай мөбөсийн саж аяж үжлээ ингээ багш. Тэгэл гоё хайлсан да 10 хоног. Бэлтгэлөө битүүр чинь за 17 он барах. 12 оноос тий 12 оноос 18 он тий хамт хийсэн шүү дээ. Хүчний бэлтгэл. Би чинь сэрэтэр багш дээр үндсийн бүхий бэлтгэл анх зөндөө хийж эхэлж ийсэн. Тэгэл битүүр чинь ер нь тэгэл хамт олон жил явчихсан уу бэлтгэл. Тэгээ зүйлдээ том аймгийн арслан болсон манай чинь тэгэл аймгийнхан дээр хийх нь тодорхой. Би ч гэсэн аймгийнхаа дээр хийх нь тодорхой юм чинь тэгэл. Тэгээ бус цагт бол үргэлж хамт явна л да. Манайс ч бас тийм айгүй тийм нийт зантай. Тэгээ бүгчүүчин бол ер нь аймгийн арслан болоод улсын цол аваад тэгээ нутгийнхаа сумынхаа дүүнийг дагуулж бэлтгэл хийдэг л дээ. Тэгэхэд манайс ч 2014 оноос сумын зам байхаас л нутгийнхаа дүүнийг дагуулад зааж зөвлөд явдаг байсан. Тэр чинь нэг хөгжилтэй явуулсан ш. Манай энэ заагаар үзүүлсэн. Би чинь сосор урмаг яд бөөм баяр. За хинж дөрүүлсэн явах гараал. Найзаа надад өгчөө би дөрүүлчих гэж. Үгүй мань дөрүүлчих. Үгүй чи яах гэж үзүүлчихэд саяхан үзүүлчихсэн. Үгүй айгу тэр чинь дөрүүлсэн юм шиг. За барилдъя. Тэгээ тэр барилдаад манай дөрүүлээд би ч өөрөө дөрүүлсэн юм шиг л гоё баярлсан. Тэр өстой айгу гоё дурсан ч. Зүрх гоё л доо бас
Бүхэн өргөнд. Олон цагаан аав хүүхдүүд өгч үзэж барилж байгаа юм дээр бас хоёулаа гараад ирнэ гэдэг чинь бас сайхан л да. Тэгээ харгуу сайхан барилж байгаа юм чинь. Хайлайлж чадгаа эзэл. Эхлэлийн надад сурвалжгүйсэн тий. Зинхэр болосон яриад Монголын чинь Бадарчин Батөрийн нэрнжтэй аймаг зэргийн цолтой залуучуудын барилдааны 8-нд ажиллаж байна. Барин Төвранга аймгийн Харарын сум яриад аймгийн орцоос Доён гүрлийн Наранбаатар, Төвөнгийн Алтан модон сум яриад аймгийн арс эрхэм жиргэнээр гарч ирсэн. болж байгаа шүү. Энэ штэ яадаг бол тоо. За одоо болсон. Болтраад ирж найраад. За улсын орчин Батбаярын нэрмжтэй аймаг цэргийн золтой олон залуу өгчүүдийн энэ удирлын 9 дахь барилдаанд Төвранга аймгийн Харарын сум яриад аймгийн орцоос Доён гүрлийн Наранбаатар дөрөвч Төвөнгийн Алтан модон сум яриад аймгийн арс эрхэм жиргэн үзүүлж байна. За Наранбаатар арслан ингээд өнөөдөр 2 дахь хурд руугаа авч өдөртөө манлаа болохоо батлаа. За эрхэм жиргэл анх удаа шогөрсөн анх удаа үзүүлж байна аймаг зэргийн барилдаанд. Тэгээ ер нь яг тэгээд өдрөө үсэг харагдаж сайн байна гэдэг царинаас нараад би энэ тэгэл харагдаж авч гараад нурам урдуу тэгэл хоо цоглог гүйлтэж өөр бол нурам байлыг нурмаас л гарч ирж байгаа чинь нэг барилдаа нэт. Тэр өдрөө бэлтгэлээс л болдог. Манай өмчээр хараад олон жил зүг явцсан бэлтгэл хийсэн болохоор найзгаа унсаа ядарсныг хараад мэдэн л дээ. Тэгээд сэтгэл зүйн байдал нь ямар байна. Манай ч бас жоохон дагуу бол дуугаар очдог юм шиг санагдаж байна. Ярихгүй. Тэгээд яасан ийсэх яагач шүү дээ яаж чадгаа. Яг нэг уурлахгүй ер нь тийм яриа нь багсаж байгаа. Тэгэхээр юм жоо юм болчтой боддог шүү дээ. Тэгэх бах тэр өөрөө цаа мэдгүй маа тэгээд хажууд хүн үүдээ. Ямар сандал бид тэр ч хосоо өгч тэр штан гэдэг байсан 12 оноос тэгсэн. Манай Төвөнгийн бөхчүүд л танаа найз амар болоод байна. Наранбаатар ч гэдэг. Цугийн бодохоор мэддэг юм лээ. Тэгээ одоо ингээд нэг хэд хоног юм харахгүй байж байгаа харахаар нэрэл булчин гоё өвчтсөн. Гоё болсон. Манай найз энэ жил сайн байгаа. Тэгээд энэ жил улсын сур авчих гэж бодож байгаа. Батбагна сэнжиг отох болгоод ерөөсөө мангар хамчиг дайраад байна тийм. Тэрэн бахал шүү. Энэ жил манай хүн улсын наадмын 4-ийн даваанд 5-ын даваанд гараад ирсэн. Тунах нь надад бүр гоё байсан л та. Яг тунаа Төвранга Наранбаатар тунц. Би нөгөө оноолт чараг байсан чи найз чинь тунччгээд тэгээ харсан чинь тунцсан. Хинтээ тунцсан юм бол Батмагнаа тэр айгүй гоё тунааны надад таалагдсан. Тэгээд унтсан яг очсон л доо би дээлийн ягаад ах нар тэг унахын нэр баг мэдчихсэн байсан. Нүдийг хараад гэж. Тэгэл гоё байсан. Өнөө юм ярьж байгаа юм. Нөхөртөөгөө анх танилцсан түүх гэвэл Монгол Улсын боловсролын их сургууль анх танилцсан. Тэгээ манай 10 жилийн найз бид хоёрыг нийлүүлж одоо танилцуулсан. Тэрнээс хойш тэгэл хоёулаа уулзалтаал, үерхэж явцдаа ер нь энэ хүн
миний хань болохоор хүн байна. Тэгээ түшигтэй, толгууртай, нуруутай, ийм зорьсон зоригтой ийм хүн байна. Би өөр нь 10 жилдээ ингээл найзлсан найзууд гэх юм бол дандаа ер нь жоохон бүх сонирхдаг тийм хүмүүс байсан. Тэгэл тийм болоод ч тэр юм уу ер нь тэгээд бүх хүнтэй салсан да. Монгол улсын боловсролын их сургуульд 10 онд ороод тэгээд 4 жил сураад Монгол улс ардсан Данзан даржийн Сэритр өгш өдрөлтөнд ор. Тэгээд гэр бүлийнхээ хүнтэй танилцаад болцсон төгсөж исэн сургуулаа. Тэгээд их нэртэй хэлсэн. За ана чи нааны 3 жил дижээчгээ. Би нэг 3 жил барилдаад байгаа. Арслан болоод байгаа. Тэгээд тэгсэндээ ихнэр зөвшөөрөөд за тэгээ чи бэлтгэлээ хийгээд. Тэгээд яг нэг жил тууштай бэлтгэлээгээд ихнэр маань сургуулиас төгссөн ажил хийгээд хажуугаар нас намайг дэмжиж уур бүтмийн юм төгсөөс өгөөд тэгээд харин 3 жил маань 1 жил болоод наашлаа. 2 жил болоо юм наашлаа. Тэгэл зориг тавиал яасан арслан болъё гэдэг. Арслан болчоор ч юм уу дахиад нэг сулаа баталж яхиулчих гэсэн байр суурьтай одоо хүртэл ингээд бэлтгэлээ явуулчихна да. За миний хэдэн хүүхэдтэй бол шүүж Нэ. байна. Би ч юм доо. Тоо ч 3 төрчөд. 5 төр. Чүдээс хамгийн царайлгна. Төв аймгийн Баянган сум яриад аймгийн Жинкулдын чөөний юм гэдэг. Сарилг салаа байгаа да. За одоо сумын цолтой дүүнэр аймгийн цолонд хүрээгээ хөдөлмөрлөж явж байгаа. Тэрний гэргий болон найз охтуудад нэг хандаж үг хүлээчихээг хөвшлөх үү. За ямар ч үед хажуудах ханаа дэмжиж байгаараа л гэж хэлнэ. Би чамайг хизээ хамгийн их баярлуулсан байна. Энэ өөрөө болгоё. Вэргэж жоох гэдэг баатраач. За юу. Ер нь баярлуулдаг тоо. Хамгийн сэтгэлч хоног гисэн. Хамгийн их сэтгэл тоногсон цэргийн баяраар нэг гутал авч өгчсөн тэрлэх гэсэн. Батик. Тийм үү. За чиний хоротгоо. Миний хоротгоо. За хизээ хүйтэй болъё гэж бодчих. За яг тэгээд хизээ дараагийн хүйтэй хизээ гэж бодчих. дараагийн хүүхдээ одоо нэг 2 жилийн дотор л хүүтэй л болъё гэж бодож байна. Сахи би чи хэрэнд юм яриад байгаа юм шүү дээ. Ер нь их маац явдаг. За нутгийнхаа улсын сайхан цалтай хөгжүүдээс их авч явдаг. Монгол улсын зам Батмүг багш, Монгол улсын арцах Даваабатар багш, Монгол улсын арцах Бадарч багш гэсэн энэ 3 хүнээс л ер нь тэгэл тултал үлгэр дуурайл авна да. Их сайхан хүмүүс байдаг. Тэгээд бас энэ улсын авраг, Мөнгөт авраг, Хангаа авраг, Пүрэв сайхан зан, Сүхбаер зан гэх сайхан хөгжүүд бас байгаа аймгийн. Тэр болгоноос л ер нь үлгэр дуурайл авал явдаг да. Тийм, ер нь тамирчууны гол зүйл бол сэтгэл зүй. Манай Даваабатар багш маань сэтгэл зүгээ бэлд сайжруулах гэдэг. Ер нь сэтгэл зүгээ бол өөртөөгөө яриад тойлон тараал тэгэл бэлддэг тий. За ер нь шантрах үе зөндөө гарна. Миний одоо ганц миний гэлтгүй ер нь спортын тамирчууны гол зайдаг зүйл бол бэлтгэл гэмтэл баг. Намайг анх 2008 онд Лувсан дам биеийн хоёр гэдэг олон улсын хэмжээний устдах чөлөөтийн багшид шав орж байхад манай багш надад ганцхан хэлчихсэн. За эрхэм жаргалаа муу тамирчин бэртдээ шүү. Биеэсээ хаалаа. Тэр үг одоо хүртэл чихэнтэл явагддаг. Муу тамирчин бэртдэг. Тэгэхээр бэртгэхгүй тулд ер нь биеэсээ хаалаадаг. Нэг бэртэж гэмтээд нэг яагаад байдаг. Гайгүй л одоо хүртэл барилтаал явж байна. Шантрах зүйл чинь ерөөсөө нэг жоохон муу барилтгаар л. Нэг гайгүй бэлтгэл сайтай байж нэг бэлтгэл муутайхан дунчаад тэгэл бүхий өргөнөөс гэрлүүгөө зүггээ өрөөл алхах гэж л жоохон юу их юм бодогдноо. Тэгээд өөртөөгөө яриад эрхэм жаргал анх яах гэж энэ бүхий спорт сонгосноо бод. Одоо тэгээд эцсээ хүртэл яв. Чадахгүй бол эртгэн болохгүй яасан байл гэж өөртөө хэлдэгтэй. Ер нь өөртөө л хэлдэг. Тэгээд жоохон муу барилдаад ирэхээр хүмүүс ч бас сайхан бөмбөгдөж шөө шалнайлчураа гэл эхэндээ хэмзгэлдэг содооч тоохоо болчих дөө. Сая нэг алтан цомд нэг 5-0 дуусан босоод тэгээд бас үг гэлжилээд ер нь хүн төсвөлдөө тоохоо ичт юм байл. Сэтгэлээ хацууж байгаа юм байлгүй. Нэг хэмжиглээд байдгүй шүү. Өөртөө яриад өөртөө урам өгөх хамгийн сайхан да. Тэгжэл давдаг да. Цолондоо эзэн байна гэдэг бол бүх хүний
бодол баг. Арслан золондоо эзэн баг. Миний хувьд бол Арслан цол бол надад мундаг том цол. Энэ золондоо эзэн багийн төлөө их л хөдөлмөрлөн дөө. Ер нь тэгэл хамгийн сайхан мэдрэмж тэр л байсан да. Арслан болыг гэж мөрөөдчихсэн. Тэгээд Арслан болоод тугаа төөржсэн. Ийм амархан юм бол гэж санагдсан да. Арслан болгоч. Ер нь ийм амархан байдаг юм бол гэж бэлтгэл сайн хийсэн байсан. Тэглгүй байгаа одоо хамгийн гоё зүйл чинь зэрэгтэл ш. Яг давчаал тугаа төрөхгүй явж явах зэрэгтлээ халагдаж шил. Тэгээ яг барилдаж яхад гэл хүмүүс гоё ялгадчихал уран хурц барилдаан гарах гэд хүмүүсийн шууга тэр л бол маш гоё мэдрэмжтэй бүх хүний 7 давчаад заан болчоод тэгээ мэдрэмж төржсэн яг асарт гарах гад манай аав тайлбарлаж исэн бүх тэгээд тайлбарлаж исэн тайлбарыг сонсож исэн тэгээд ер нь бодсон чинь тухайн үед бүхэн өргөнд нэг тийм жижигхэн биетэй аймгийн заанаар байдгүйсэн. Тэгээ би дотор баасан хүү Арслан, Лаучр Арслан гэдэг ер нь жижигхэн Арслан байсан. Би арайч нэг тийм жижигхэн життэй заан болчихгүй байх. Ер нь Арслан болчих байхаа гэж бодчихсон. Тэгээ ер нь Арслан болно гэд нэг мөрөөдлийн альбомд өөрийгөө зурцсан байсан. Ер нь тэгээд 16 онд би өөрийгөө Арслан болно гэж боддог гэсэн 15 онд болцсон. Монгол үндэсний бөхөр хоолоо олж идж байгаа бөхчүүд эргүүлээд Монгол үндэсний бөхтөө баярлаа гэдгээ үгээрээ биш үйлдэлээрээ харуулахыг л чудаг гэж би ойлгодог шүү дээ. Тэгэхээр үйлдэлээрээ харуулна гэдэг маань ерөнхийдөө бол бие зүй авч явах үнтэй сахан мэдтэй устай тийм байхыг хэлдэг юм болов уу гэж би дотроо боддог. Сургамжтай барилтаа би нэг Төв аймгийн 4-ийн даваанд одоо Арслан болсон Бацүх гэдэг аймгийн Арслантай бороод өдөр барилж хагаад пиратуудад ард нь гарах чад өөрөө хайлтраад яг тийш хараад. Тэр л их сургамжтай харамсмаар барилтаа болтой. Нэг жил алдаж байгаа нь тамирчууны хөдөлмөр. Тэгэхээр бороотой үедэр нь жижиг хүн ч ер нь хөдлөөд байж болохгүй байлээ гэдгийг л ойлгосон доо хамгийн сургамжтай барилтаа тэр л. Тий, ер нь аймгийн Арслан цол хурц Арслан болчвол улсын баяр наадмын 4-ийн давааны онолдох гайгууд гардаг гэж бөхчүүд ярьдаг. 4-ийн даваа 2-ийн даваа тэр үднээс нь л манай бөхчүүд хурцлж мөрцөлтэй юм шиг байгаа. Би бол ер нь бодсон юм бол байхгүй да сайхан үзэгч түмээ хуурахгүй сайхан шудраг барилтаа л гэж боддог тоо. Одоо ер нь бяртай хүн чинь тэгэл бяртай л ятж гар марн хүнд одоо Батулзий заан байна. Ховдын хангаа авраг байна. Их л хүнд гартай. Бяртай л хүмүүс чинь толготл мэдэгддэг ш. Бяртай юм шиг гартай ирдэг хүмүүс бас байдیں۔ Чанга. Ганц ингээ зайлаад яачаар гайг болч суларчдаг. Хангаа авраг Батулзий заан энэ чинь бол ер нь төрөмөл төрпөн хүчтэй бяртай л санагдсан та. Содон дурж Арслан байна бас. Тухайд би яг Арслан болцсон байсан. Содон дурж Арслантай барилжсэн. Слаймер л санагдсан. Баасан дурцсан хоёр. Би ер нь хамгийн бяртай хүн бол Баасан дурцсан. Содон дурж Арслан хоёр гэж боддог доо. Би бүх гэдэг ер нь барилтна гэдэг нь хамгийн чухал юм бол хүмүүжлэх гэж боддог ш. Хүмүүжлэлтэй хүн тудлаа ярихгүй, багштай худлаа хэлэхгүй, багшигаа хий гэснийг хийн. Хүмүүжил сайтай хүн бүх болдог байх гэж би боддог дотор. Энэ бол миний л бодол. Удмаасаа илүү тий удам байгаад хүмүүжил муутай болвол бэлтгэлээд тасна багштай худлаа хий. Тийм болохоор би бол бүх болох хүн бол хүмүүжил сайтай байх ёстой л гэж боддог. 5 оноос хүн чинь суралцаал. Унахтаа нэг юм бодно, давхтаа бас нэг юм бодно. Дараа тааруул яах вэ гэж. Тэгэл. За цаашдын зорилго бол бүх хүний зорилго мэдээ цолоо их болох байгаа. Мэдээ цолоо их болох, цолондоо эзэн байх. Тийм зорилготой барилж чинь да. За яг спортын хувьд бол их спортоор чөлөөтгөр хичээлжсэн мөн одоо үндэсний хөхөр яхад өөрөө одоо бие онцлог таарсан хүнийг хайж болохоор тийм арга техник одоо хувилбар механизм ч юм уу тэгээд за өөрөө зүүн хөл авах, баруун хөл тойдох, баруун талдаа суугдах зүүн хөлөөрөө одоо хутгаа итэ өхөлж тийм механизмыг хийх тиймэрхүү одоо өөрийнхөө бие организм таарсан механизмыг л давтаж одоо тамбайд хэлдэг. Үлгэр дурайл авдаг зан чанар гүйл үнэнч тууштай байдал мөн маш гоё хүмүүжлтэй одоо хүнийг хөндлүүлэх тал дээр айгүй гайхалтай хүн. За тэгээд хүнээс яг нэг айгүй өөрөө тийм зарчимч одоо хүнээс авсан бол тэр зүйлийг заавал өгөх ёстой гэсэн тийм. Одоо бит хоёрын дунд чинь тэгэл биенээс өчнөө мөнгө төрөг зээлэн ш. Ах トゥ хоёр гээл явж байгаа ч гэсэн 50000 ш тэр 100000 ш тэр ерөөсөө 1000 төгрөг авсан заал өгч идэг ерөөсөө тэр мөн чанар нь бүр амар надад ч хүртэл айгүй цагтаг хүнээс юм авсан бол заавал ингэж ий гэдэг тэр мөн чанар нь бүр ерөөсөө энэ одоо ховорхон нийгэмд бол ерөөсөө ховор зан шүү тэр зан чанар нь бүр үнэхээр гайхалтай
За илүү хүсэж шагаалсан үгээс. Цогц хазар суу. Илүү хүсэж дахиад авах шүү. Цаана шоон дээрээс. Тэгээд хазар сууцах удахгүй шүү. Удахгүй шүү. Удахгүй сайн ихтэй удахгүй. Таа санаж шүү. Синжлээ дарж өгдөө. Хүн шууд орчихсон. Тэрнээр солгоод ташаам шүү. Юу ч байхгүй. Чи өөрөө Монголд тэгсэн амин нэмийн агуулсан үндэсний шин давлгаа. За, миний ань зорьсон зорилготой үнчээр одоо би чамайг ямар ч үед тууштай дэмжинэ. Өмнөө тавьсан зорилгондоо үнж байдгийг чинь хажуунаас нь хараа байдаг. Тэгээ хөдөлмөр хүнийг шагнана. Нэг өдөр миний ань чинь зорьсон зорилготой олох хүрнэ. Тань нэтгэж байна. Ахтаа ингээд олон жил нөхөрлж гээ. Бүхэл зүйлд нь битэрч ерөнхийдөө хоёр биенийхээ хамт байдаг. Тэгээ ахтаа улсын цол, улсын хартцаг болно гэж ерөнхийдөө мөрөөд дандаа ярьдаг. Ерөнхийдөө өглөө болгон босохдоо би Монгол улсын хартцаг шүү гэж босдог. Ер нь тийм. Тэгээд гэрт нь хүртэл зурган дээр нь ингээд Монгол улсын харцгийн зураг гэдэг байхгүй. Харцаг шууны. Тэгэл би харцаг шүү гэдэг. Тэгээд ахыхаа мөрөөдөл амжилтанд нь хүрэхэд туслана. Мөн ахыгаа дэмжин. Тэгээд ахтаа хайртай шүү л гэж хэлье да. Ер нь эрхэм жаргалын хувьд маш хөдөлмөрч за юмыг нэлээд одоо улс суурьтай юмд улс суурьтай ханддаг ер нь яг өөртөө хэрэгтэй юмыг сурах одоо юм маш уйгууд автаж өөрийн болох юм бол маш хөдөлмөрлөдөг. Ер нь хөдөлмөрч зам чанартай дэмжиж байгаа. За уйггүй хичээж зүтг одоо энэ маш хөдөлмөрлж байгаа гэж мэдж байгаа. Энээс илүү хичээж зүтг удахгүй одоо бас чиний цаг үе ирнэ гэж хэлмээр байна. Дингийн гэрэл тооноор туяарч, дэрсэн толгой өвсөнд найгаж, гүү үүрсэж унаг янцгаасан, хөхүүртэй ариг шуугж өссөн энэ миний өдөө юм аа. Шинхэн улсын уян төлөг мөр дүүрэн, ширмэн догоотой суунд өргөн байх сайхан, шими Монгол арх дотор жаахан галаагаад шиврээ бороотой удчээр хөлчөө мордох сайхан энэ миний өдөө юм аа. Хас удам зах хязгааргүй дунд адуу малын доос нь хүндий бүрдсэн дал айл гэрийн бараа дөрвлэн дотор бүрлдэж айлын нохот хуцаж морин дөрвөн сонсогдох энэ миний өдөө юм аа. Бум дум зүрэг тайван налах орчинд будан дундах уулс орчлон жимэн дөвхийж буурал өвгдийн сургаал сэтгэл зүрхэн дуяатай багтан сайхан залуусын завхан нөөдөн залбоотой энэ миний өдөөнийхэн юм аа. Айлын хүн агсан тавбал аргадад суугаад унтуулдаг, аадрын уул догшруулж айргаа луугаад тухалдаг, алс хүний мөрийг чөдөрлж өгөөд амраадаг, атом малынхаа дэрэгдээс юу ч болсон болтгүй гэх энэ миний өдөөнийхэн юм аа. Хотоос өнгөрөхөд хөөр баяр болдог, 2-3 хотоороо найр наадам хийдэг, хол өөрийн сүнэг жигтэйгэн сонсдог, хоттоо малнаасаа зүсэлж өгөөд нэгийг үддэг энэ миний өдөөнийхэн юм аа. Цай зүүнийхэн дээжийг тэнгэр бурхандаа өргөдөг, цадиг суудаа хөнгөн малчны хямартай миний хөдөө, самтай хөлгийн нуруунд хээрийн салхи хуйрааж, зартай Монголын эзэн энэ миний өдөөнийхэн юм аа. Энэ миний өдөөнийхэн юм аа. Өдөөнийхэн юм аа.